Шатар уруудж явахдаа Сильвия Гари хоёртой тарах бөгөөд тэд нууцаар чагнаагүй гэдгээ тайлбарлана. Тэр тэднээс бүгдийг сонссон гэж асуухад Сильвия зөвхөн баг зэргийг гэж хэлв. Гари яриан дундуур нь орж бүгдийг сонссон гэх үннийг хэлчихнэ. Тэд үннийг хүрээн зөвшөөрөх бөгөөд манай хүн тэдэнд энэ тийм чухал зүйл биш гэж тайвшруулна. Түүнийг явах гэж байхад Гари зогсоож амлалтаасаа няцах гэж байгаа эсхийг мөн өвчийнх нь нөхөл юуж биш мэд ногтмол үлдэхүү гэж асууна. Үүнээс Сильвия Гари сүүлийн үед яагаад тийм их стресстэй байсныг ойлгоно. Рэ түүнийг хүн бөгөөд анхны найзанд байсан тул хизээч мартаж чадахгүй гэж хариулаад түүний төлөө үнэхээр өсөөгөө амаар ухаахаа нь чийв. Сильвия Ред айдас төрж шанарч байгаа хэн мэдэж байна гэдгээ батлана. Түүний зүрх сэтгэж өөрийнх нь эсрэг хуульцсан хүмүүсийг үзэн туураар дүүрч тэдний найзууд болсон гингүү хүмүүс рүү дайрсандаа харамсаж байгаа байх гин. Түүнийг тайвшруулсан. Үүний ажинд нь ч түүний буруу байхгүй гэдгийг хэлнэ. Тэд зүгээр хинч түүнд гондоогүй гэдгийг мэдүүлэхийг хүсэж байна гэв. Тэгээд тэр Кайл Марта болон бусад хүмүүс түүний хүчрхэг нэгний жишээ гэж хэрхэн хүндэлдэг. Мөн дараагийн удаа түүнийг шотгоо яаж маргалтаж байсныг санана. Гари түүнтэй санал нэгдэж Рэг өөрт нь шодрох бус харьцаатай тулгарч байсныг мэдвч одоо ганцаараа биш гэж тайвшруулна. Түүнд тэд байгаа бөгөөд тэд өргөж түүний гэр бүл байх болно гин. Шар өстэй залуу найзтай итгэжтэй байгаа бөгөөд түүнийг энд огт ганцаараа нь үлдээхгүй гэв. Ингээд тэд бүгд талбай руу явах бөгөөд тэнд Марта тэдэнд өрсөж төчөд бараг ирсэн байна. Та нар ирэх гэж нүжин удлаа гэж хэлнэ. Рэ Сильвия хоёрын хамт ирэхийг харсандан тэд тэнцэн үцхээс илүү биетэйгээ хамт байхыг хүссэн даа хэмээн чичнэ. Гэвч дараа нь тэр ард нь яваа үүнд тиймж таатай биш байгаа гуравдагч итгээд болох Гариг болж харна. Сильвия Мартагаас анхаарч татах хүн байгаа эсхийг асуухад тэр 3 дугаар курсын бүгд нэлээд хүчтэй бөгөөд өөрсдийн гэсэн давуу талтай гэж хариулна. Хари бол ганган талаанч бөгөөд бүх хугацаанд ганцаараа ямар ч бэртэл аваагүй нэгэн. Дараа нь Живэн тэр бол хүчтэй, тесрэлттэй том залуу бөгөөд нэгдүгээр байрын жийтэй өрсөлдөж чадна. Сумэр Месро хоёрсын сашиглалтаа гаргаад бөгөөд хамгаалж довтлогтой хоорондоо маш сайн зохицдог. Тэгээд тэр залхуу амт нь Ижбэн хоёрч хоорондоо ийм өндөр түвшний зохицолтой байж чадахгүй байх гэж мэдэрнэ. Тэднийг өөр тоглогч хайж явах үед Ремоли бишпил хийж байгааг харсан бөгөөд тэр шилдэг тав багтдаг тул түүний уур чадвар нь Ред сэтгэвд төрүүлсэн бололтой. Үүний дараа шүүгчд 3 дугаар курсын ангиллын 5 ялагчид баяр хүргэнэ. Үндсэн тэмцээнүүд одоо эхэлнэ. Уинфорд тэмцээний 2 шатны дараах дүн зарлах бөгөөд энэ нь тоглогчдыг шилдэг 20 хүртэл цөөлнө. Хүлээжсэнээс хамаагүй дээр байсан 2 дугаар курсын хний амжилтыг зарлах зураа тэр Рэлүү харж орцох хэсгийг нь гайхаад Ред толгой тохиж түүнийг инээмсэглүүлсэн. Тэмцээнд хэрэгжүүлсэн шин дүрмийг бүгдэд долгоно. Дэлгэц дээр хүн бүрийн шин онолтууд харагдана. 2 дугаар курсынхан 3 дугаар курсынхний эсрэг таарсан нь тэдэнд шодрог бас санагдах бөгөөд учир нь тэд хичээнэ хүчтэй байсан ч нэг жилээр дотоо бэлтгэгдсэн юм. Гари Харигийн эсрэг таарсан харагдах бөгөөд энэ нь түүнд таалагдана. Сильвия Академи хамгийн хүчрхэг Жэгритэй таарч өөрийгөө хангалттай чадвартай эсгэд хэрэгжсэн. Гэвч Жэрэгийн эсрэг таараагүйдээ харамсаж байв. Мөн Хари өөрийгөө илүү өссөнөөс хойш түүнтэй толбохыг хүсэж байгаагаа илэрхийлж Жэд улаан өстэй хүүтэй толбох боломж олно гэж итгүүлнэ. Сильвиагийн ах нар дээрээс бүгдийг харж байгаа бөгөөд өнөөдөр баг дүүгийнхээ тоглолтыг үзэж чадахгүй нь харамсалтай байна гин. Нөгөөх нь тэд аавн руу ойрхон ирдэггүй. Тул дүүгээрээ газарчлах хэрэгтэй гэв. Харин том бах маршин хавхтай уулзах ёстой тул дараа явахыг санал болгоно. Үүний дараа Уинфорд хүн бүрт финалыг өдрийн дараа болно гэдгийг мэдэгдээд орц төчдийн зэвсэг хэрэгсэл хязгаарч тавихгүй тул бэлтгэлтэй байхыг сануулна. 2 дугаар курсынхан 3 дугаар курсынхэнтэй хэрэгслээрч бас өрсөлдөх ёстойгоо мэднэ. Тэгээд Данин тэдний тал ташигтайгаар ирэх болно гэж өгнө. Түүнд хэлэхэд амархан байгаа ч ян үнийг өөрсдийн тасгай бичвшэнийг мэд үзэх ёстой гэж бодно. Стресстэй харагдах мог хар бүстэйдэд курсынхан авах хэдий ч өөр чадвараа ахиулахын тулд молигийн эсрэг гарах ёстой санаа зовж байна. Манай хүн хараахан ирээгүй байгаа Жирагийн эсрэг таарсан бөгөөд 2 дугаар курсих биш. Хүнтэй тулждах тул илүү 50 байж болно гэж бодно. Нарийн жарах гэж хатри Гари болон бусдаас буцахгүй юм уу гэж асуухад Гари тэ дахиад хідэн бэлтгэл хийн гэдгийг дуулгана. Түүнийг Илакартитэй бэлтгэл хийхийг хараад манай хүн хараар маш хүчтэй тулаанч тулын талаанд ялагдчих болохгүйг мэдэж найзаагаа ялаасаа гэж хүснэ. Үйл явдлыг Уинфорд хоёрын ярианы дурсамжаар өргөжлөх бөгөөд Уинфорд түүнийг бодлоо өөрчилсөн баяртай байж сэтгэл нь намарна. Тэр энэ юу ч биш. Зүгээр л найзад нь өгчээдсэн болохоор тэр гэж хэлв. Тэгээд тэр Уинфордоос өөр мэдвэцүүлж байгаа эсхийг асуухад Райцер түүнд хийх чадахгүй шилдэг 10 ялагчид хэн тулааны тэмцээнд давныг төлөөлөн оролцох хэрэгтэй болно гэдгийг тоцсон дэсгэн. Энэ нь нэрдөө 5 ялагч байдаг гэдгийг санаж би улаан өстэй хүүгээ хашруулна. Гэвч Уинфорд үүнийг цэвэрцсэнийг эрттэй холбоотой бөгөөд хавчлагчид тэмцээний дараа зарна гэж хэлэхэд түүний айцад би илээ олно. Тэр ядаж Рэг энэ боломжийг алдуулахыг хүсэхгүй байна. Манай хүн ч утгыг нь ойлгоно. Одоо цагт эргэн ирэхэд манай хүн энэ тэмцээн ийм их асуудал үүсгэн гэж бодаагүй байв. Цэвэр цусны гэлт дараа нь юу хийх бол гэж гайхаж байтал гинт түнд 9 цагт арена дээр уулзъя гэсэн бичгтээ цаас тарна. Үүнийг өшиж байхдаа энэ нь өрхөх байж магадгүй гэсэн мэргэжтэй түүний толгой дэргэждэн. Сэргэй Уинфорд хоёр түүний ганцаараа ямар ч ялхан хийхгүй байхыг анхааруулсныг сансан ч энэ нь түүний өөр чадвараа чөлөөтэй ашиглаж чадах цорын ганц арга зам байв. Эргэн тойрноо харж манай хүү
цэвэр цэснийг ил тэсвэр харанхуй гэлтийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ ухаарна. Тиймээс тэр эцгийнхээ талаар сэжүүрийг хонтож мэдээлэл хайх шаардлагатай байна. Драгон ашигчин тэр өрөх байсан ч хамаагүй хинч байсан барь шийднэ. Тэр үед Жегри түүний артаас ортож ирэх бөгөөд Рэдэ таарсандаа баярлж өглөөний хүмүүс үнэхээр өцсөх байсан тул эцэст нь түүнтэй ярилцах боломж олцоо гин. Тэрээр 3 дугаар курсын хамгийн хүчтэй Жегри байх бөгөөд Рэ түүнээс цэвэр цэснийг илтээх үү гэж асууна. Жэг ахсан шинжтэй байснаа өөрийн жинхэнэ зорилгоо ирчилж зүгээр л тусдахыг хүсэж байна гэв. Тэмцээнд төлөвлөх боломж олдохгүй учраас түүнтэй хамт байгаа хэрэг. Жэ яг одоо тусдахыг шаардлагач манай залуу тусдах хүсэж байгаа тул сарилтаагаар татгалзаж Жэн өөрийг барна. Спирт дондор үрцэнглээ ямар нэг сэжүр оллоо гэж батсан ч энэ нь зүгээр л заванд хитэрсэн тэнийг амтан буюу Жэ байж таарав. Эсрэг зүгт зогсчихсан манай залуу руу Жэ гинт давталж авар хотон сэлмээрээ тасхилгэн зөвлөө. Гэрч гайхалтай нэрээр дутиэс мөхийн хоёр Бээжинийхээ тасламжтайгаар зэсгэрийг нь барьж авна. Давталгааг нь зогсоож архив. Гинтийн отолтоос цочирсан тэрээр Жэгээс галзуурсан юм уу гэж асуугаад тусдахыг хүсэхгүй байгаагаа дахин тодорхой хэлв. Яг энэ мөчид Жэ өөрийнх нь тамаг зүв байсны болон Рэн хүч тоглоом биш гэдгийг ойлгоно. Жэ өөрийнх нь энэ давталгааг хийн ч ингэж хааж чадахгүй. Химэн дуутлан хэлэхэд манай залуу үүнийг ногт тоосон шинжгүй байлаа. Гэвч Жэ сэлмээрээ хоёр дахь удаага хүчтэй цохид Рэ хүчтэд нь ширэгдэн өнөв. Хоёрт Бээжин газар ширгэн манай залуу газартай зуршцаар үлдэх бөгөөд Жэг мотороос шиг хүчтэй юм бэ хэмээн гайхаж цацна. Жэ түүнийг ялхаас нааш явуулахгүй тодорхой тул Рэ талж бас өөр сонголт үлдсэнгүй болтой. Гэтэл гин түүний нүдэнд Жэн ард зогсож бай хин нэгэн таслаа. Энэ үед Жэ түн зүү дайрахыг шаардсаар байв. Манай залуу багтай залуу Кюриблайд гişдэх гэдгийг тэр даруйд нь таньлаа. Үүнийг ухаар мац Рэ нөө хийсэн бадарч түн зүү шигтэнгээ гинт чи ашигсан Жэг замаасаа холдуулсан цохиж оногоо. Үүний дараа Рэ багтай ирлээ өсрөн очиж дөрвөлцсөн хүчтэй цохилдог. Гэвч түүний давталгаа багтай 90 задтай мөргөж мөцөө зам харан алга болов. Давталгаа нагаар дуусахыг харсан манай залуу тэр заданд ямар нэг нууц байна гэж таамаглав. Өдөлгүй уурн хөрсөн том биетэй Жэ тэднийг тасчдуулж багтай залуугаас ханаас гараад ирв гэж асуув. Бэлтгэл сургуульд нь бүс садуулж химэн загнана. Манай залуу Жэг үнэхээр төвхтэй амтан гэж бодно. Жэ багтай залууг тулаанд дууцснаар өөрийгөө үнэхээр төвхтэй нэгэн гэвхээ бодлоо. Яг тэр мөчид багтай залуу гараараа тохиж бусад гар хөл болгочтой дуудлаа. Жэ өдөртөгчтэй тулж хооронд багтай гар хөл болгочд Рэ хүсэж авна. Жэ тусахад дагуулж ирсэн нь мэрэгшлийн бас байна гэж бодсон ч энэ нь түүнд таалагдж байв. Энэ хооронд манай залуу Жэгээс бүрэнсэн зархаж түүнийг яланаас ч илүү ядаргаатай гэж дүгнэв. Рэ сэлмээ соголоход багтай залуусын нэг нь боломжийг ашигласан. Сэлмээ барин улаан өстэй хүрээ өсрөв. Гэвч Рэ дэш өсрөн болтож нүд дэрмхийн зөөр агаарт цамхраан алга боллоо. Туслахад түүнийг хайцсныг хараад гайхан зогсох хооронд тэдний нэг нь Рэг хар бүстэй хүлэг баатар тул цанаар сэрэмж албаж болохгүй санаалав. Тэрхүү туслахыг боломжиж байх үед хэдхэн секундын дараа Рэ сэлмээ далайн гинт давтлаа. Тэрээр сэлмээрээ залуугийн толгой руу тасгирэн цоглоо. Гэвч өөрнөө туслах чи ашиглан Рэн сэлмийг хоол шидүүлж зэсэнгүү болгож ирхв. Боломжийг ашиглахаар дайрсан таслахад түнлүү зэрэг өсөрч сэлмээ нэгэн зэрэг талаа. Тэд түнлүү сэлмээрээ зэрэг давтлах бөгөөд Рэ яс мөхийн хоёрт Бээжиний тасламжтайгаар бүгдээс нь болтож хүчтэй өсрөн хардав. Эдгээр асуурчид бүгд нэрээд чадвартай болохыг тэрээр ухаарав. Тэдний ашиглаж буй зэсгүүд ч бас нэрээд хүчтэй байлаа. Хазарын мөсөн гожмын мөсөн хободын хамгаалалтыг ашиглаагүй байсан бол хоёрт Бээжигээ дахин засах хэрэгтэй болох байв. Тэрээр эвдэрсээс хамгаалж Бээжигээ хөлтөөжээ. Энгийн гартын тулаанаар одоо ямар ч боломжгүй гэдгийг Рэ гадарсав. Нөгөө талд багтай өдөртөгч болон Жэнэ ширүүн тусч яах шиг байна. Жэ багтай залууг бол сумтай могоо загас гэж дуудах бөгөөд өдөртөгч чигээр бүрхэлсэн жата маш хүчтэй далаа. Гэрч хамгийн санаанд оронгүй зүйл болж Жэ тэрхүү жадыг нүцгэн гараараа бариад авлаа. Жэдийг барьсан хിവэр тэрээр багтай залуугаас намайг эндэж чадна гэж бодоо юу химэн асуув. Түүний довтлооны нүргийн хасаагүй тоос шороо босгох үед Жэ үнийг өдөртөгтэй марахон гэдгээ хүлээн зөвшөөрөв. Гэвч тулааны талбарт үүний хэрэг байхгүй тэр ухаарчээ. Сэрмээ барьсан том биетэй залуу өөрийгөө жирийн хүнээс хэд дахин илүү химэн бахархалтайгаар мэддэг. Тэдний ховт энэ нь хор байж болох ч түүний ховт тансагдаас аж. Жэ нүрэндээ зэвгэн инээмсэл тодруулан дөрвсөн сэлмээ барин түнлөө өсөрч чигээ төвлөрүүлв. Тэрээр ухаандаа алдсан мэт хосгөө хүчээр сэлмээ далахад багтай залуу өөрийн чигээр арай ядан тавтааж байлаа. Яг тэр үед Жэ эцэст нь түүний багийг шүүрэн авч хүчтэй цохилт өгснөөр нөгөө залуу агаарч шидэгдэн хүчтэй өнөв. Тэр мөчид үг гайхалтай төвлөөний урш хартан дэлбэрж болж Рэ хүртэл үүнийг хараад үнэхээр цочирдэн. Энэ үнэхээр хүнээс гарамгүй хүчүү гэж гайхшин. Энэ хооронд залуугийн багийг барьсан Жэ түүний зэвсэг өөрийнх нь давталгааг дааж авсан тул нижээд сайн зэвсэгийг нь химэн хийв. Багийг нь шидчээд Жэ тэр залууг хангалттай хүчтэй биш байна. Химэн дооглоо. Түүнээс болж өвтлээ нүдүүлсэн залуу одоо ч хөл дээрээ босож чадж байлаа. Гайхалтай нөгөө залуу жирөө байж таарав. Жэ инээд алдан. Өөрийнх нь ангийн хүүхэд бөгөөд мөн 3 дахь данжааны оюутан болох Жэрэг хараад нэг их гайхсангүй. Эдгээр жилүүдэд олон зүйлс нууж үжээ. Химэн тохорхов. Жэрэ түнд үнэхээр их уурсан харагдах бөгөөд одоо нэгэн тийчрэгдсэн тул өөр хэлсэн нь буцаж Жэрүүдээр харсрав. Гэвч том биетэй залуу сэрмээрээ тэсгэлхэн үнийг хааж орхилоо. Нөгөө талд манай залуу тулчдоход хангалттай ядаргаатай таван төсөлтөй арчилдаж байв. Гэхдээ ядаж Жэ өдөртөгчийг нь саатуулж байгаа тавьширч үүний төлөө түнд өртөө боллоо гэж бодно. Түүнийг дайсны нэгнийхэн гарыг хөлдөөж байх хооронд өөр нэгэн түнлүү давчлахаар дайрав. Гэвчрээ дахин нэг удаа алга болж нуудлаа. Манай залуу моноогоо
тухай сэргийхийн тулд цаг хожих шаардлагатай бөгөөд ингэснээр тэр дайсныг амархан шийдэж хүнд чарагдахгүйгээр оройроо авирч чадах юм. Тусгай төрийг гинт давталгаас сэргийч биедээ анхааруулах бөгөөд түүнийг одоо цаашид тисэж чадахгүйг мэдэж байгаа. Тус одоо гараад эргэж хортон бөгөөд өвдөлтгөө дуусгаж өгье хэмээн дуудана. Нөгөө талд Жэ дахин асар их хүчээр цохилт өгсөн ч Жира хаш гэдэж болтон анжив. Үүний дараа Жэ түнээс дахин хэр удаа нугтахыг нь асуулаа. Яг тэр мөчид Жира хоёрыг дундаасаа поошны шил болжтой зүйлийг гаргаж ирээ шидчихв. Түүнийг шигийг нэхэд Жэ түүний юу хийж байгааг ойлгохгүй гайхна. Энэ бүхнийг дээрээ сажижчихсан Жэ тэр юу болохыг ухаарлаа. Түүний нүд нь бүхтийх бөгөөд энэн сүдрийн тахал байж таарав. Жира тэрхүү яхан поошныг залхиж орхиход түүнийг өөрмөц яхан моор хүрээв. Жира хяналтаа алдаж дотроос нь яхан ороор ирсэн гарч аимшигт мангасуулсан хувирах тэрхүү төвшөөтэй мөчид түүний чид ямар нэг буруу зүйл байгааг Жэ мэдэрч чадав. Гин тэрийг чангаар хашгирч Жэд боломжтой байхыг анхааруулв. Санаанд оронгүй хүчтэй болсон одоо сүдрийн тахал болон хувирсан Жира жадаа далайн Жэ рүү өсрөв. Түүний хачин хүчтэй байгааг анзаарсан Жэ сандарч бултаж халдах хэрэгтэйг мэдрэв. Гэвч түүний хөдөлж амжихаас өмнө Жира жадаараа түүний цээж рүү дурж орхилоо. Цус алдсан Жэ түүний хорт болон хохирол очруулах хүчин сайныхаас дор хаяж 10 дахин хүчтэй болсон байна хэмээн гайхшин. Хэрв жиргийн дараагийн давталгаанаас болтгүй бол байдал бичлэгийг тэр ухаарлаа. Сэтгэж тассан нэрийн дор асуудал үүссэнийг мэдэрч хэрв эдгээр таслахуудыг хурдан шийдэхгүй бол байдал буруугаар ирэх нь гэж тооцоолов. Энэ үеэр таслахуудын нэг нь улаан өстэй бацааныг олж хараад түүнийг алхаар түнзөө өсрөв. Гэвч манай залуу түүнтэй тоглох цаг байхгүй гэдгийг тодорхой болгож дүүрлсэн хувьд бэжигээрээ зөхөн түүнийг хүчлэн нүдэв. Энэ хооронд Жира Жирөө тасралтгүй давталж чамайг хүмүүсийн ярьдаг шиг тийм хүчтэй амтан биш вэ хэмээн дог хураана. Цохиртод өртсөн Жэ ухаан орж цааш шидэтгэхүн тулд сэрмээрээ газар толов. Чичирсэн Жэ өөрийгөө хамгаалалтын байдал байж сараагүйгээд түүнд одоо ч гэсэн хүч өвдсөн дагаар хийв. Жира түүний түүх үгээр дуусч байна гэж дүнлээ. Түүнд өв гэж хэрэнгээ. Сүүдэр мангас чадаа далайсаар түнлүү дайрав. Жэ төсөнжгөөгөр хүшиж бултах байтугай хөдөөж чадсангүй. Тэр том залуугийн төгсгөл ирж буй мэд харагдах үед Жира жадаараа асар хүчтэй цөхөв. Гэвч хэрэг яг цагтаа гарч ирэн хөлдөө хоёрт бэжигээрээ жадыг байж тогтоо. Энэ яаж боломжтой гэж химэн батсан Жирагаа хөл барсан хүмүүс рүүгээ хартаж тэд тухайн алдсан байв. Улаан өстэй хүү ганцаараа 5 ирээдийг шийдсэн тэр бүр чих цачирдав. Рэ боломжийг ашиглан ашин зөөр хөлдөө хурч чадвараар жадыг хөлдөөхийг ордов. Гэвч Жира жадаа тавиад хойш өсрөн өхрөв. Тэвтэж хүн бэртэж цус алдсан Жэгрээд амиг намарсан талархахад манай хүү үлдснийг нь өөртөө татахыг хүсв. Жэ түнд хавч аач төрийн хуйгаа хийсэн зэсгээс нь болгоомжлохыг анхааруулж энэ нь хатуу бөгөөд хөхрлийг ойлгоод цагсгүй. Бэрцэн үед мэдрэл сайж ухаартай хийж. Үүнийг тооцсон Рэ жирэг хортон дуусахаар шийдэж чи энерги гаргаснаар кэрээр гал давтав. Тэмцэл үргэлж ивж манай хүү түүний хортон давталгаанаас тасралтгүй болчихжээ. Нэгэн ашинд Жира эцэстэн Рээд хүрч зэсгээ баг зэрэг хазаалхан жадаараа зэсэн. Түүнийг шидэж орхив. Хүчтэй шидэгцэн Рэ түүний зэсэн хэлбэрэж өөрчлөж чаддаг болохыг мэдээд жирэг толтоход дэндүү хүчрэх гэж үзв. Дээрээс нь түүний цэгжний хоёрыг хагарч хөлт бэжийн давталгааг хангалттай хаасан тул одоо юу ч хийж чадхааргүй болов. Тэрээр амьсгадан тань цохилтаа бас хамгаалалтанд шилжиж сэрмээ буцааж авах хэрэгтэй гэж бодов. Тэгтэж Жэгри түүнийг дуудаж зэсэн хайж байгааг нь мэдээд өөрийн хайртай сэрмээрээ рүү шидэж өгөв. Манай залуу тэр аврах том сэрмийг барьж аваад дэндүү хүнд байсан дотроо баг зэрэг сандрав. Жингийг нь даахгүйрээ хүжирч эхэлсэн бөгөөд сэлэм газар тунав. Манай хүүжинд нь гайхаж яхад Жэ үнэхэр хүнд гэдгийг хүжийн зөвшөөрч түүнийг далахыг зөвлөв. Рэ чи энерги ашиглан үүнийг далахаас өөр сонголтгүй бөгөөд тэхгүй бол тэд хоёр энд хүн гэдгийг мэджээ. Гол дүрэлцэх үед манай залуу сэрмийг барьж авч чадсан бөгөөд Жира руу далав. Сэлэм түүний чадтай мөргөж төд Жира өөрийн жад нэм хүнд зэсгийн эсрэг төрхийн даваа талтай хийж нэмэргүй гэж өглөв. Яг тэр мөчид Рэ мөсний хүчийг ашиглаж сэлэм хүлдэж эхлэхэд тэдний хоорондоо хагаар хуцмал байдлаар төвлөв. Энэ хооронд чадны үзүр хүлдэж эхлэхэд сэлмэнд юу болоод байгааг Жира өгтөй сонсгүй хүчээ. Мөсөн махбодын хүчээр сэлмэнтэй толсон Жирагийн жад мөн хүлдэж өөрөн бүтрв. Зэсэг нь өөрөн бүтрхийг харсан түүний дотор сандрал төрөв. Гэвч Рэ сэлмээс хөрчин удаа далайж түүнийг дөрж цос өсчгүйд хамгийн муу зүйл төхөө. Жира залхуугаар төсгөл болж байхад Жэрид гайхалтай давталгаа хийсэнд нь талархав. Үүний дараа манай хүү сэхмээ газар цохиход мөсөр хочигдсан сэхмээний ир хугарав. Тэрээр азтайгаа мэдэрч хүн дээр амьсгадан энэ ганц цохилтод бараг бүх хүчээ шавснаа ухаарав. Хэрвээ энэ бүтээгүй бол тэр тулаанд ярагдах байсан юм. Ингээд Рэ Жирагийн манайг шингээхийн тулд манай сарах чадварыг ашиглав. Гэвч систем түнд байн халдвараасан тул манайг шингээж чадахгүй гэдгийг мэдгэв. Жирас өдрийн тавлаар халдварсан. Эсвэл тэр шилдэ зүйлийг өөж чи энергийн хүрэн яга басны дараа өөрийгөө зориуд халдварсуусныг Рэ тэхэд ойлгов. Рэ үнийг яг хагой гэлтийн хүмүүс шиг байна гэж тунган батхад түүний толгойд сэжиг төрөв. Пюреблүүд гифт болон сохой гифт нь өөр байгаа соход гэдгийг мэдэх тэрээр пюреблүүд тэрхүү сэжигтэй ундааг олж авч чадсныг таамаглаж тэднийг ямар нэг байдлаар холбоотой эсхийг гайхав. Гэсэн ч Dragon System-ийг Lemur гэдэг шин чадварыг нээснийг нь мэдвэв. Манай залуу хөсөхийн даваан дээр үргэлж шин чадвар нээблөө бодож шин үр чадвар авах тухай тунгаа юутайч тэр ихшээ цогцнуудыг дааж бусгаар шидэж ямар нэг сэжигтэй зүйл болохоор Жирэг нэгжив. Манай залуугийн гарт ягаан өнгийн шидэд ундааны шил орж ирэв. Яг тэр мөчид тэд энэ ундааг санамсаргүй байдлаар олж аваагүй
гэдгийг бацах үед түүний сэжиг нь баримт болон хувирв. Үүний оронд хин нэгэн бүлэг хүмүүс үүнийг үйлдвэрч байгаа хэрэг байв. Тэрхүү шилийг хатгаад Рэй академид хаасаагүй аюул гамшиг нүрж буйг мэдрэв. Тэрээр Уинфорд болон Сиркийн нарт итгэж болгоч боломжтой байж эргэн тойрныхоо хүмүүст итгэхгүй байх хэрэгтэй болов. Тэрээр энэ ундаг академи дотор хийсэн байж магадгүй гэж таамагласан бөгөөд энэ нь өөрөө асар их аюул дагаж байв. Сүүдэрнүүд академид аль хэдийн нэвтэрсэн мэт харагдав. Гэвч сарвчид энэ нь тэдний амнасанд аюул учруулж болцсохгүй огт гадарлаагүй байв. Нотлохойг устгахын тулд жирийн цогцыг шатаах зураар Рэунийг зөвхөн дээд тушаалынхан зэрүүд нууж байна гэж сэжиглэв. Энэ нь ахлах хүзэг баатрууд эсвэл бүр 6 ахлагч байж болох юм. Үүний дараа Рэжэ дээр очиж сэлмээ зэлүүлсэн талархаад биеийн зүгээр эсхийг асуув. Тэр зүгээр гэдгээ хэлээд хайртай сэлмэн Рэд сайн зөхөж явахаар дуртаад түүнийг үнэхээр шиднэ үү гэж асуув. Манай залуу зарим нэг шид мэддэг гэдгээ хүжээн зөвшөөрөхөд Жэгри түүнийг магтаж түүн шиг тололцдог шиднийг хизээч харж байгаагүй. Тус үнэхээр гайхалтай гэж бодов. Рэй дараа нь өөрийн хүч чадлыг нууцлж чадна гэж найдаж боломж гаргаж түүнд тайлбарж өгөхөө амлав. Жэ түүнд тийм гэвхий амлав. Эцэст нь Рэй түүний амийг аварсан штэ. Тэр том залуунуудандээ шидэнгийн арцтайгаар өөрийн амийг түүнд даатгаж тусламж хэрэгтэй үед хизээч хамаагүй хэлхийг улаан өстэй хүүгээс хүсээд түүний төлөө тамруулж эсрэхэд бэлэн гэдгээ батлав. Гэвч манай залуу үүний хэрэггүй хэлээд тэмцэнээс өмнө шархаа эмчийг зөвдөв. Тэрээр чоноо дуудаж чоноо болгоноор түүнийг эмнэлгийн мөрөө рүү хүргэж өгнө гэдгийг чэд хэлв. Үүнийг харсан Грирэг бүр аратан дуудаж чаддаг болохыг мэдээд Мерск хахаж өмнө нь Рэг яаж чадна гэж бодож байсандаа сэтгэлээр онов. Нор дээр мордоод Жэ түүнээс өөрөө эмчгийн хэлэх шаардлагагүй юу гэж асуухад манай хүү 50 байж биеийн бүтцэнд арай онцгой тал маргааш гэхэд зүгээр болно гэж хэлв. Тэр явахдаа Норт илүү нууцгай замаар явж хүмүүс харагдахгүй байхыг ташаахад аратан түүний тушаалыг дагаж яваад Жэ хийж хөвгөө хоцров. Маргааш нь Рэй хоёрыг дуулахад засалхаар зэсхийн дэхүр төгсөн бөгөөд нэг жархаас өмнө янз бүрч дуусахар болов. Түүнийг хажуугаар нь өнгөрөхөд хүмүүс тэмцээнд орсон улаан өстэй хүрээр таньж шивнэлдэж ихсэн ч түүнийг ямар хэрцгий байсныг санаж асуудал үүсэхгүй тулд дугаагаараа тэдний сонссон Рэй тэднийг үл тоомсорч эдгээр хүмүүс ямар харанхуй бүдүүлэг юм бэ гэж бодов. Үүний дараа тэрээр нэгэн өрөөнд орж толны өмнө зогсов. Ингээд манай хүү өөрийн шинэ глэмэр ур чадварыг туршиж үзэхээ шийдэв. Түүнийг гайхшруулж өгөр чадвар түүнийг харуулстэй сарж нүдтэй шинэ хүн болгон хувирхав. Хідэн өөхөд ангуучлын даалгавраа хараахан дуусаагүй байгаа тул тэмцээнийг үзэх үү. Үгүй юу гэж маргалцаар тэмцээний талбай руу асгаж байв. Энэ жил 2 дугаар курсын хэн нэлээд хүчрхэг байгаа тул шигшээ тоглолт огт өөр төвшөнд болно гэдгийг тэд мэдж байв. Мөн тэд язгууртнуудын хамгийн их таалдаг Хүзэг Баатруудын төвшийг харж түүнд хүрэхийн тулд хичээх хэрэгтэй байв. Тэднийг ялтаж байтал нэгэн харуулстай залуу тэдний хажуугаар өнгөрөхөд тэд түүний үзэсгэлэнтэй төрхийг биширч түүнд автав. Энэ нь Рэй байсан бөгөөд тэрээр Глэмердор байх хугацаанд цаг тутам 5 манай оноо зарцуулах шаардлагатай мэдэв. Тэгээд одоогийн манаас харахад тэрээр толбоггүй бол дараагийн 8 цагийн турш үүнийг хадгалж чадхаар байв. Хүмүүс түүнийг биширч хажуугаар нь өнгөрөхөд тэр ганцаараа ажиллах нь ямар амархан байх талаар бодож байв. Үүнийг бодонгоо түүнийг адлах цагч тул хин нэгэн нэмжлэхээний ундаг цөм мөнгөн заасаар санал болгож нөгөөх нь тэмцээнийг тод харах боломжтой бодлыг боломжийн үнээр санаж болгож ясныг санав. Энэ царайлаг баснаар манай хүү бүх зүйл түүний батсан шиг тийм ч амар биш гэдгийг ухаарч хүмүүс түүнд зөвхөн үнээс болж өөрөөр хандж байгаа нь утгагүй санагдав. Тэр гадаад төрхөө өөрчлөв. Түүний нүдээр бол энэ ертөнц харамсалтай бөгөөд өрөөдөлтэй сэтгүүтэй аж. Яг тэр үед тэр Сильвиаг олж харав. Олон хүчийн дундуур түүний нэрийг дуудан очиход дахин гайхсан шинжтэй харна. Тэр мөчөдөө өөрийгөө дахиж улаан өстэй хүү биш болсноо ухаарав. Нөхцөл байдлыг зохицуулахын тулд тэр урдцсан шатнд тэнцсэн орцогчтой нэг бөгөөд харт гэр бүлийг гэдгийг нь мэдж байгаагаа тайлбарлав. Тэр энд уулзсандаа баяртай байгаа бөгөөд маргаашин тэнцэнийг нь тэгсэн ядан хүлээж байгаа хэлв. Бүдүүжиг харагдахгүй хичээнгүй Сильвиа түүний гэр бүлийг нь мэддэг тул нэрийг нь асуув. Энэ үед Рэй улаан луу байсан өнгөрсөн. Үерөөгөө бодлороо аялав. Тэр үед түүнийг сингэдэг байсан бөгөөд хүмүүс түүнээс хүчлээ айж хаа явсан газарт ногтдог байсныг турсав. Энэ хүү бодолтой автаж байгаад Сильвиаг нүүрнийх нь өмнө гараад алцахыг харж хонороод уучлалтгүй өөрийгөө нэс гэж танилцуулав. Тэгээд хаашаа явж байгааг нь асуухад Сильвиа дарахны газарт очиж нэг гарын ижимдээ жин нэмэх хэрэгтэй байгаахаа хэлв. Тэр ч бас тийшээ очих гэжсэн тул хамт явбал бусдын анхаарч дуртахгүй байх гэсэн бодол толгойд нь орж ирв. Тиймээс шин цээжний хоёрыг авахар төлөвлөжсэн тул хамт явж болох уу гэж асуув. Тэр түүнээс эрдэнэ дээзэр өсрийн аратны кристаллаар хийгдсэн эсхийг асуухад мөнгөлөг ус дахин Фимбарсын аратны кристалл бөгөөд гэр бүлийн тэмцээн зориулж өнгөрсөн шөнө явсан гэв. Үйл явдал усмыг чимжиж эвсэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд эсхийг хүсүүлж эвчсэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч, сувг сумын заавал бүртгүүлээрэй.